За сайн байна уу, энэхүү подкастаараа Америкийн армийн Европсын төлөвлөгөөний талаар ярив. Бичлэг эхлэх өмнө сануулгаас уг бичлэгүүд манд таалагдсан бол лайк, сабскрайб битгий мартаарай. За ингээд бичлэгээ эхэлье. Америк нэгдсэн улс Небраска мужийн Омаха хотоос ураг шитгэн милийн зайд орших Хоффат нис хүчний баазд ахлах төрүүлж Райан Мартинез үүрэг гүйцэтгэж байлаа. Тэр хүйтэн кофе балган тэмдэглэлээ шинжилээ эргүүлүүлэлттэйгээ холбогдов. Хяналтын дэлгэцүүд хэвийн RC 135 тагнуулын онгоцууд нислэгийн зурвас дээрээ харанхууд нам гүн цогцож байх зуур, харуулууд байралтаа эргэлдэж хашааны орчим нам гүн. Шөнийн 4 цагт энэ болж ирэн л нэг ээлж байлаа. Мартинезийн ойр хүрэн өвшөөж байтал гинт төгшүүрийн дохих хангинав. Дараа нь чанга яригчаар улаан төгшүүр хашаанд гадны бит нэвтрлээ хэмээн зарлав. Мартинез камера шалгав. Хашааны гадна нүү олон сүйтгэнсэн юмнууд хашаа руу найхсаар ортож байв. Анхааралтай харталт эдгээр зүйлс хүмүүс байлаа. Ядчил хэзээ нэгэн цагт хүн байсан зүйлс. Чанга яригчаар тэдэнд зог сэмэн тушаан анхааруулах сумаар буудан анхааруулв. Тэгсэн ч өнөө бөө юмнууд улмаа ортов. Тэгтэл Мартинезийн хизээж хүлээж авна гэж бодоогүй байсан тушаал радио станцаар ирв. Чөлөөтэй гал нээж болно. Буудлага эхэллээ. Мянган сум утаа дуу авьяа цогцснууд унж эхлэв. Бааз тэр чигтээ амьсгаагаад өгч. Тэгсэн ч довтлж буй зүйлс наашилсаар. Мартинез өрөөнд дураагүй хэний ч өмнө нухацтай тоож харж байгаагүй тэрхүү протоколын зааварчилгааг хайв. Тэр нь чухамдаа ийм үед ямар арга хэмжээ авах талаар заасан зааварчилгаа бөгөөд энэхүү баримт бичгийн талаар ихэнх хүнээр сонсч байгаагүй. Энэ бол Америк нэгдсэн улсын батлан амлалт ямнаас гарсан Конплан 8888 буюу зомбиний сүрэл үед ямар арга хэмжээ авах тухай зааварчилгаа юм. Мартинезийн суулж авсан төлөвлөгөө үнэхээр бодиттой зүйл. Интернетээр ороод хайж татж авсан ч болно. 2009 онд Америкийн стратегийн командын төвөөс Конплан 8888 буюу зомбийн дайралтыг эсэргүүцэх ажиллагаа гэсэн нэртэй 31 хуудас баримт бичгийг боловсруулжээ. Энэ киноны нэршлэлээр нь хэлэх юм бол амьд хөтлүүд буюу зомбины гамшигүйд хэрэгжүүлэх, үйл ажиллагаа, аюулын үнэлгээ, байлдааны дүрмийг багтаасан бүрэн хэмжээний цэргийн стратеги юм. 2011 онд энэхүү баримт бичиг олон нийтэд ил болсны учир нь бас сонирхолтой. Баримтад дараах тайлбар хийжээ. Энэхүү төлөвлөгөөг хямралын үед өргөн үрээнд ашиглахын тулд нууцын зэрэглээс гаргав. Нууц ур чадваруудыг тусгай тушаалаар зохицуулна. Өөрөөр хэлбэл зомбитэй холбоотой гамшигт үйл явдлууд тохиолдвол хүмүүс юу хийх ёстой өөрсдөө мэдж байх хэрэгтэй юм Пентагон хэлсэн. Тийм үед нийгэм бүрэн задарч болно хэмээн Конплан 8888 тооцсон бөгөөд иргэний засаглал тогтоох замаар 5 шат үйл ажиллагаа хэрэгжүүлэх хэрэгтэй юм заасан байна. Тэг шатанд орчныг тодорхойлж орчин бүрдүүлнэ. Цэргийн штабууд энэ шатанд террористууд химийн болон биологийн зэвсэг хэрэглэсэн эсэхийг шалгана. Мөн халдварт өвчин тахлууд гарсан эсэхийг шалгана. Үүний дараах нэгдүгээр шатнд дайснууд зомби бүтээх ажиллагаанаас үргэлж сэргийлнэ. Цөмийн зэвсэгтэй бусад улс орнуудад бид зомбитой тэмцэх бэлтгэл хийж байгаа болохоос биш та нартай байлдах гээгүй шүү хэмээн мэдгдэнэ. Хоёрдугаар шатнд санаачлагыг гартаа авна. Төв штаб орон нутгийн эрх баригчдад туслана гэдгийг илэрхийлнэ. Шаардлагатай бүсүүдийг карантинлж хөл хорой тогтооно. Иргэний бүсүүд зомбинуудад эзлэх төрлийн шат үргэлжлэнэ. Үүний дараа 3 дугаар шатнд Конплан 8888-ыг хэрэгжүүлж эхэлнэ. Энэ шатанд байлд хариу үйлдэл үзүүл тэмц гэсэн тактик баримтлана. Энэ шатанд Америкийн арми хуарангууд хөл хорой тогтоож дор хаяж 40 хоног хуаран байрлалуудаа яс цоожинд оруулна. Стратегийн штабаас тушаал өгсөний дараа цэргийн хүчнүүд зомбитой байлдах төлөвлөгөө хэрэгжүүлж эхэлнэ. Үүний дараагийн 4 ба 5 дугаар шатнд нөхцөл байдлыг тогтворжуулж засгийн газар улс оронд хяналтаас сэргээх үйл ажиллагааг явуулна. Энэ хүрээнд зомбины аюул ямар байгааг тогтоох тагнуулын бүлгүүдийг зохих байршлууд руу илгээнэ. Мөн орон нутгуудын суурь үйлчлэгэн туссан хангамж тог цахилгаан бохир дэд бүтц харилцаа холбооны нөхцөл байдлуудыг шалгана. Хэрв зомбинуудыг устгад дуусгах бол сэргийн босгох ажил эхэлнэ. Гэвч зомбинууд байсаар байгаа цагт арми хөл хорой тогтоосон хэвээр байх болно. За нэг ийм 5 шаталт арга хэмжээг Америк арми зомбины алдлын үед авах гэжээ. Гэхдээ ингээд ажиглаж байхад энэ төлөвлөгөөс нэг зүйл харагдахгүй байгаа нь иргэдэд хамгаалах ажиллагаа байхгүй байгаа юм. Энэ баримт бичих зааж буугаар бол зомбины тахлын эхний шатанд орон нутгийн хууль сахиулах байгууллагууд зомбитой тэмцэх болно. Түүний дараагаас харин арми иргэдэд туслах ямар ч үйл ажиллагаа явуулахгүй, онцгой тохиолдлоос бусд үед ямар ч аврах ажиллагаа явуулахгүй гэж. Энэхүү төлөвлөгөө ихэнх орон нутгийн албан тушаалтнууд зомбины халдлага эхэлснээс хойш 24 цагийн дотор халагдана. Тэгснэр хотод хүн байх аргагүй болж дэд бүтц бүрэн сүрнэ хэмээн тооцсон байна. Тийм учраас Конплан 8888 гагцхүү цэргийн удирдлага цэрэг армиг хэвэн байлгахад анхаарах ажээ. Өөрөөр хэлбэл цэргийн баазд байгаачууд амьд үлдэнэ, харин түүний гадна байгаачууд өөрсдийн тэнгэрт найдахаас өөр аргагүй болно. Ийм орчинд амьд үлдэхийн тулд аюулх хэрэг байгааг мэдэх шаардлагатай. Зомбинууд танаас жирж болцсохгүй, агаараар нис хонгоцоор далайн тэврээр мөн өмнөд Америкээс хойд Америк руу тархаж болцсохгүй.
Пентагон зомбинуудыг хэдэн ангил хуваасан байна. Үүнээс хамгийн ихний аюул нь вирус мөн бактериас болж хүмүүс зомбины алдар тусах аюул юм. Энэ зүгээр нэг хийх хоосон үлгэр биш, харин одоо байгаа өвчнүүд мутацид орох юм бол ноцтой алдарт өвчин болж болцсохгүй байж. Жишээ нь амтны галзуу өвчин байна. Галзуу өвчний үед вирус төв мэдрэлийн системд халддаг бөгөөд тухайн амтныг догшин болгож бусдыг хазуулж уруулдаг. Ийм халдвар авсан амтны амнаас хөөс сахарч, хөдөлж байгаа бүхнүүд дайрч хаздаг ба амнаас нь сахарч буй тэр хөөсөнд нь галзуугийн вирус байдаг юм. Өөрт өмнө ийм галзуу амтанд хазуулсан хүн бараг л үхээс өөр замгүй болдог байв. 28 өдрийн дараа дэлхийн дайн Z зэрэг кинонуудад вирусын гаралтай зомбины халдварын талаар харуулсан байдаг. Үүнээс гадна амьтд өөрсдөө бас зомби болж болно. Амьтад прион өвчин тусах замаар зомби болж болдог. Прион гэдэг нь буруу эвхэгдэж нугарсан уурхтай холбоотой өвчин бөгөөд уг өвчин тарих мэдрэлийн системийг гэмтээдэг юм. Ийм өвчин туссан гөрөөс бугнууд турж цэцэж юмнаас сайхаа байдаг. Ийм амьтдыг эдсэн зэрлэг амьтад мөн тухайн өвчнөд тусах эрсдэлтэй. Үхрийн галзуу өвчин бас ийм прион өвчин бөгөөд галзуу үхрийн мах эдсэн хүн Кройцфельд-Якоби өвчин тусдаг. Ийм өвчин туссан хүний мэдрэл мод чөхөл гарын хөдөлгөөн алдагдаж түрэнгийн шин чанартай болдог. Папуа Шинэ Гвинейд амьдардаг хүний мах иддэг Куро омгийнх ийм өвчин тусдаг байж. Тэд нас барсан хүмүүсгээ тархийг иддэг байв. Ингэснээр талигаач нарынхаа сүнсийг нөгөө ертөнц рүү явахд тусалдаг хэмээн боддог байв. Хэдийгээр үнийг одоо хуулиар хоригдсан чин заншлаа нууцаар үлдсээр байгаа хэмээн зарим хүмүүс тэтгэж сэрдсээр байна. Прионы өвчин туссан хүний аашд зан огцом өөрчлөгдөж тааварлахын аргагүй түрэмгий болдог нь яг л зомби шиг. Зомбиленд кинонд прионы зомбинууд гардаг юм. Ийхүү бактери, вирус, прионоос гадна паразит буюу шингч хорхоонууд бас зомби үүсгэдэг. Ийм зомбинуудыг паразит хорхоо буюу шингчээс үүсэлтэй зомби гэж ангилж болно. Хамгийн ноцтой нь ийм шингч хорхооны халдвар авсан эсэхийг хүмүүс өөрсдөө мэддэггүй юм. Халдварт өвчнөөс болоод зомбинууд үүсэх магадлал хамгийн их хэмээн Конплан 8888 бичжээ. Халдварт өвчнүүд амтнаас хүнд халдаж болохоос гадна зарим нь халдварлсан үнэ шууд хүлдэггүй. Коста Рикагийн ширэнгээ од нэгэн төрлийн хидгэн байдаг юм. Уг хидгэн цох хорхоо руу довтолдог ба хороо шууд хорхооны тархи руу шахдаг. Ингэмэгц тухайн хорхоо номхон болж тушаалыг нь дагдаг. Тэгмэгц хидгэн тухайн хорхоог сахлаас нь хөтлөөд нохоо салхилуулж буй мэтэр үүрлүгөө дагуулж явдаг. Ингээд тухайн хорхоо огт цогтдоггүй. Тэгмэгц хидгэн хорхооны биеийн дотор өнгөө шахчихад явдаг. Үүний дараа хорхооны биеийн дотор хидгэний өндөг задарч авгалтай болох ба хорхоог дотроос нь тайван иддэг ажээ. Өөр нэг жишээ нь Cordyceps мөг. Ийм мөг буюу мөөгөнцөр шоргоолчнуудыг зомби шоргоолж болгож хувиргадаг юм. Халдвар авсан шоргоолчнууд үүрнээс гарна дээшээ модны мөчрөөд дээшээ авирдаг. Тэгснээр ямар нэг навцаас зурлалцаар байгаад үхдэг аж. Ингэмэгц мөөгөнцөр тухайн шоргоолчны биеийг дотроос нь эцсээр толгооноос нэгэлж задран гарах ба улмаар доор байгаа шоргоолчны өрлөө спор нь цацагдан илүү олон шоргоолж өвчлүүлнэ. Ийхүү уг халдвар илүү олон зомби шоргоолж бий болгодог юм. Last of Us-ийн кино компьютер болон HP компани бүтээсэн кино цувралд энэхүү Cordyceps мөөгөнцөр хүнд халдвал юу тохиолдож болох талаар үзүүлсэн юм. Үүнээс гадна жил бүр олон мянган хүнд тусдаг Африкийн унтуулдаг өвчин бий. Энэ өвчин цээцэн шумуулаар дамжиж халтдаг юм. Ийм шумууланд хазуус үний толгой эрг зүгчгээ алдаж түрэмгий болдгоороо яг л зомбитой төстэй. Халдвар чимэгч хорхоонууд эцэстээ халдвар авсан хүний алах боловч зарим ногтоос алахгүй ч гэж магадгүй. Лейкохлоридим хэмээх шимэгч хорхоо шувууны идэх дуртай шавьжинд алддаг. Гэхдээ энэ шимэгчийн эцсийн зорилго нь шувууныг эцэд очих явдал тул тэр халтсан шавьжаа шууд алддаггүй. Харин шавьжны амьд үлдсэн өнгө бүлддэг. Ингэснээр шавьж юмнаас сайхаа болж нуухтгаа болж ил цадаа газраар мөчлөдөг. Зарим нь ургамал руу авирч ил гарна. Ингэмэгт шувуунууд зомби болж хувирсан шавьжийг барьжддаг. Ингээд шимэгч хорхоо шувуунд халдварлан дараа нь шувууны сангасаар дамжин гадагшаа тархна. Шувуу харин өөрт нь шимэгч байгааг огт мэддэггүй. Шуугаар тогтохгүй хүн төрөлхтний бараг тэн хагас нь ямар нэгэн шимэгч хорхооны халдвар авчихад байна. Toxoplasma gondii эмхийн ганц шимэгч хорхоо бохир ус дутуу болгосон махан байдаг бөгөөд хүн төрөлхтний 30-аас 50% паразитын халдвар авчээ. Ихэнх хүмүүс паразиттэй гэдэг мэддэггүй бөгөөд биед нь ямар нэг нөлөө үзүүлдэг юм. Энэ паразит дамждаг нэг гол амьтан нь муур. Нийт муурны тал хувь нь хизээ нэг цагт ийм халдвар авч исэн байдаг. Муурны бас нэг паразит хэдэн сарын турш байж чаддаг. Хлорцч энэ паразит устдаггүй. Саван болон ариутгч бодсонд ч устдахгүй. Үхрийн өвчлөнийг мостох боловч бараг 2 жил үхрийн өвчл байсан дараа л устдана. Уг халдварыг мөн гэрийн жом, ялаа болон бусад мэрэгч амьтад дамжуулдаг. Зарим судлаач муурнууд ан хийхийг хялбар болгох зорилгоор харах болгонуудыг өөрсдөөс найхаа болж ил гаргах зорилгоор энэ паразиттай болжээ гэсэн таамаг дэвшүүлдэг. Зарим судлаач түүнийг цааш судлан токсоплазмын халдвар авсан хүмүүсийн айх механизм сулран машин барихтаа илүү түрэмгий болж айш зан нь өөрчлөгдөж эрсдэлтэй шийдвэрүүд гаргаж тэр бүх хэл сэтгцэд нь хүртэл өөрчлөлт орж байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлжээ.
Чухам ийм шалтгаануудын улмаас Пентагон зомбиний халдварыг тохиолдож болох зүйл гэж үзсэн бөгөөд тэр байтугай зомбинууд угаас хүн амын дунд байж ч магадгүй хэмээн хардсандаа энэхүү Комплан 8888 төлөвлөгөө зохиосон байж магадгүй. За зомбинууд өрсөж болох дараагийн их сурвалжийг Пентагон цацраг идэвх хэмээн тодорхойлжээ. Энэ асар их хэмжээний цацраг идэх туяанаас болж бие махбодонд орж буй өөрчлөлт юм. Цөмийн осол сансрын радиац зэргээс ийм өөрчлөлт үүсэх боломжтой. Наран дээр тесрэлтэхтэй жилүүдэд дэлхийн асар хүчтэй цацрагуудад өртдөг. Үүнээс болоод тодорхой бүс нутгийн хүмүүс тэр чигтээ ноцтой цацрагуудад өртөж байсан юм. 1859 онд наран дээр асар хүчтэй тесрэлт болсноос маш хүчтэй цацраг дэлхийд туссан. Дэлхийд даяар цахилгаан холбооны шугамж шатаж байсныг уг тесрэлтийг ажигласан Английн сансар судлаач Carrington-ийн нэрээр Carrington-ийн үйл явдалч түүхэн тэмдэглэн үлдээжээ. Тэр үеэр цахилгаан мэдээ дамжуулдаг шонгууд шатан цахилгаан утсанд тасран салсан хэрнээ мэдээлэл дамжуулж хоорондоо холбогдож байсан телеграфын операторууд тэмдэглэж үлдээжээ. Цацраг туяаны өөр нэг шин зөвлөлтөд болсон Чернобылийн атом цахилгаан станцын осол бөгөөд энэ үеэр анхны тусламж үзүүлэн Ослын газар очсон галс өнөөгчдийн эсэнд өөрчлөлтүүд орж байв. Ослоос амьд үлдсэн хүмүүс хийм харж түрэнгийн зан авиртай болж байв. Гэхдээ цацраг туяа туссан болгоно алаагүй. Чернобылийн нохой чоннууд өндөр радиац дасан зогтсон бөгөөд хавдар тусдаггүй шин төрлийн чоны үйлдвэр хүртэл бий болжээ. Үүнээс болоо судлаач цацраг туяа энэхүү чонын шинэ үйлдвэр бий болгож байгаа юм бол хүний шинэ үйлдвэрч бас бий болж болзошгүй гэсэн таамаглалыг дэвшүүлсэн байна. Өөр зарим нь харин үүнийг ашиглаад зомби зэрэг бүтээж болох юм биш үү гэсэн таамаглал мөн дэвшүүлжээ. Химийн зэвсэг хүний тархи зан характад өөрчлөлт оруулдаг ба хүүтэн дайны үеэр Зөвлөлт Америк хоёрын аль аль нь дайснаа устгахад ашиглаж болох сэтгэл зүйд нөлөөлдөг химийн зэвсгүүдийг бүтээн туршиж байв. Энэ хүрээнд Америкийн арми хим харуулдаг ухаан санаа самруулдаг зэвсэг бүтээснээс гадна зомби шиг хэв шинжүүдж үүсгэж болох юм байна гэдгийг анзаарчээ. Үүнээс гадна сүүлийн үед генд засвар хийх CRISPR технологиор цоошин төрлийн биологийн зэвсэг бүтээх боломж бий болж байна. Ийм технологиг ашиглан дайснуудаа дуулууртай зомби болох тухай хувилбарч яригдж байв. Радиацийн халдварын өөр нэг их үсвэр нь сансар юм. Америк нэгдсэн улс сансрын нисгчдэд дэлхийд буцаж ирэхэд нь 21 хоног карантинлдаг байв. Америк нэгдсэн улс сансрын нисгчдэд дэлхийд буцаж ирэхэд нь 21 хоног карантинлдаг байв. Энэ нь тэд сансарт байхдаа дэлхийн биетүүдэд халтай ямар нэг бичлэг организмын халдвар авсан байх вэ гэсэн боломжтой холбоотой. Гэхдээ сансрын нисгчдэд ингэж шалгаж ариутгасан ч гэсэн сансраас шууд солироор дамжин халдварууд бас дэлхий дээр буух боломжтой. Солирууд хаана бож байгааг хүмүүс тэр бүр мэдж шалгах боломжгүй. Иймэрхүү байгалийн нөлөөллөөс гадна өөр нэг их үсрийн зомбинууд байж болзошгүй хэмээн Америк зэргийг таамагласан байна. Тэр нь бол шидэт зомбинууд юм. Эдгээр нь цөмийн зэвсэгдэж өгөхгүй зомбинууд бөгөөд тийм зомбинуудтай гагцгүй бурхны ивэл юм ийж ашиглаж болох ажээ. Энэхүү evil magic zombies буюу шидэт зомбинуудын талаар энэхүү баримт бичгийн 4-р хэсгийн 6-р зүйл бичсэн байдаг юм. Ийм төрлийн зомбинуудыг хэн харахгүй, хаана байгааг нь мэдэх аргагүй. Ийм зомбинуудыг шууд устгах боломжгүй жижигдийнх нь их сурвалжийг устгах замаар устгаж болох юм хэмээн таамагласан байна. Тэдний эсрэг цэргийн лам номлогчдыг ашиглаж болно гэсэн таамаглал дэвшүүлжээ. Өөрөөр хэлбэл тийм дайснуудтай уулзч болох бөгөөд гэсэн тохиолдолд үзмөрч лам бүү нарыг ашиглах хэрэгтэй хэмээн Америкийн Батлан мафиам төлөвлөгөө боловсруулсан байна. Яг л Game of Thrones зохиолд гардаг бүтэн нэг үеийн турш үргэлжилсэн харанхуй цаг үед эзэн хаад цайзандаа хөлдөж өгөхгүйгээр цас мөстэй хамт White Walker буюу цагаан хүнд өрснөд хөвчсөн гэсэн домогт гардаг шиг. Тиймээ тэд бол шидэт зомбинууд юм. Ингээд дайн байлдааны үеэр далдын хүч хэрэглэх явдал армийн хувьд болсон зүйл биш. Дэлхийн 2 дугаар дайны үед Америкийн армийнхан ч тэр Германы армийнхан ч тэр аль аль нь далдын хүч ашиглаж шидэт мэрэгч төлөвчдийг ашиглаж байсан юм. Америкийн армид ч гэсэн далд хүчний буюу үзмөрч лам бүү нараас бүрдсэн анги нэгтгэлүүд байдаг байв. Английн ерөнхий сайд Чөрчил гол шийдвэрүүд гаргахдаа зурхаач нартай зөвлөлддөг байсан бол Америкийн арми бас бөө утгануудыг цэргийн зориулалтаар ашиглаж байсан юм. Тиймээс далдын хүч ашиглах талд Америкийн арми тодорхой хэмжээнд туршлагатай гэж болно. Гэвч энэ бичиг баримтны 16 дахь хуудсанд зомбины халдварын үед ямар сул талууд үүсэх талаар мөн наривчлан заасан байна. Зомбины дайртнаас хамгаалахын тулд элстэй шууданууд, элс, мөргөст тор, мин, янз бүрийн химийн бодис, бензин түлш шаардлагатай. Гэхдээ заримдаа халдвар үед эдгээр нөхцөл дуусч мэднэ. Тэгээд зогсохгүй орон нутгуудад хангамж хүрэх боломж муу болчих мэднэ. Товчхондоо энэ баримт бичгийг харах юм бол Америкийн штаб ямар зомбинууд ямар эрсдэл учруулж болохыг инхүү тооцоод улмаар тэдгээртэй байлт хангалттай зэрэг байхгүй юм байна. Нүүц дутагдах юм байна гэж үзжээ. Ингээд тэд энэ тохиолдолд иргэд өөрсдөө хамгаалах нь хамгийн зөв хувилбар болно гэж үзсэн. Энэ талаарх мэдээллийг иргэдэд түгээх шийдвэр гаргажээ. Тиймээс арми сая иргэддээ өөрсдөд нь ч мэдгэлгүйгээр
Энэ талын мэдлэг олох сэтгэл зүйн нууц операц явуулсан байна. Walking Dead буюу амьд өхлөө цуврал 2010 оны 10 сард анх телевизээр цацагдаж эхэлсэн юм. Энэ нь Complan 8888 төлөвлөгөө боловсруулагдсан цаг үедээ давхацдаг. Түүний дараа 2011 он Дэлхийн дайн Z киноны зураг авалт эхлэн 2013 онд кино театруудаар гарсан. Чухам тэр үед энэхүү бичиг баримт бэлэн болж нууцаас гарсан юм. Зомбиний халдварын тухай эдгээр кино телевизийн цувралуу зүгээр нэг entertainment зугаат цэнгэл биш, бас хүмүүст цаар тахал зомбиний халдвар Дэлхийн дайны үед хэрхэн амьд гарах, ямар тактик хэрэглэх, нөөц хангамжаа эрхэн зохицуулах, багийн тоглолт менежментийг хэрхэн хийх, хэнд итгэж болохгүй, аюулгүй орон зай буюу периметр тогтоох, ямагт зүгт гарцтай байх гэх мэт зүйлсийг заасан. Ийхүү Америк эрх баригчид кино шоугаар дамжуулан сая иргэдтэй зэрэгжлийн хичээл заасан юм. Хүмүүс сургалтанд сууж байгаагаа анзааралгүй сургалтанд суусан. Айрам иргэдэд хуаранд авчралгүйгээр киногоор дамжуулан ядж онлын мэдлэг дамжуулсан байна. Гэхдээ Complan 8888-ын хавсралт хэсгийг Пентагон улсын нууцаас гаргаагүй. Зомбиний халдварын үеэр авах арга хэмжээний тухай энэхүү төлөвлөгөөнөөс гадна цар тахлын үед авах арга хэмжээний тухай Complan 8531, цөмийн дайны үед хэрэгжүүлэх Complan 8099 гэх мэт төлөвлөгөөнүүд бас байдаг. Complan 8888-ыг ил болгохдоо үүнийг тоглоом шоглоом маягаар танилцуулсан ч гэлээ. Ямар ч байсан нэг иймэрхүү аюул цаанал байна шүү гэсэн мессежийг иргэдэд хүргэх санаа зорилго цаана давхар байсан бололтой. Тэгэхээр гол асуудал юу вэ? Ийм үед иргэд юу хийх хэрэгтэй вэ? Ийм халдвар гарах юм бол бүх зүйл хяналтаас гарч ирэх замраагүй байдал үүсэх хүртэл ганц 2 хоногийн хугацаанд үлддэг. Түүний дараагаас түнэр харанхуй ингэх замраагүй байдал бүхнийг бүчнэ. Хаана байгаас их зүйл шалтгааллах болно. Хотод байх нэг сайн сонголт биш байж мэднэ. Америк гэх мэт том улсуудын том хотод бүхлийн зан болон хуурна. Бөөн хүмүүс нэг дор бөөгнөрлөд байж байна гэдэг бол зомбинуудын буфет буюу билүү хоол гэсэн үг. Хүн ам төвлөрсөн хэсэгт халдвар хурдан тарах нь эмнэлэгт хэвцэн хүмүүс ч бас давхар халдвар авах ба үндэ юуны халдвар авснаа ч мэдэхгүй. Халдвар авсан хүмүүс эрчим тэмцлэгэнд хүргэдэг эмнэлгийн ажилтнууд халдвар авна. Хүмүүс сандран бууз зэвсэг хан цагдаа газарчлуудад арчиж магадгүй. Арай сэргэлэн цагдаа нарын дуудлаганд явахын оронд гэрлүүгээ буцан гэр орноо хамгаалахыг тэргүүн тавьж бусдыг хоёрдугаарт тавина. Ийм үед аюулгүй газарчлууд дүрх хэрэгтэй болж магадгүй. Унд хоол бууз зэвсэг хэрэг болно. Чимээ анир баг гаргадаг зэвсэг удаан амьд явахад туслана. Супермаркетуудаас солхон байсан дээр тэнд аргаа барсан айж сандарсан хүмүүст дүүрнэ. Гамшиг болж буй тодорхой болохоос өмнө газ хоол хүнс нөөцөө бацаах хэрэгтэй. Шууд үүрээд гарч болохоор үүргэвч ганцгаа бэлдэх хэрэгтэй. Им тан цацрагийн аюулын үед бол йод бэлдэх хэрэгтэй. Дор хаяж 30 хоногийн хүнс бацаах хэрэгтэй. Гэвч хоол хүнс авч явахад хэцүү жин ихтэй тул хэрхэн ан хийх өвчих хоол өөрөө олохыг сурах хэрэгтэй. Мөн нараар ажилтдаг радио, нараар цэнгэлэгддэг гарч идэх анхны тусламжийн хэрэгслүүд N95 маск, мөн газын плэтгэд улаан хөнжилж хөтөн золын анзаар ашиглаж болдог багаж хутаг зүү утас хэрэг болно. Мөн скотчийг санах хэрэгтэй. Чухал үед скотчоор баг юу ч аргалж болно. Тэгээд багаар ажил мэдлэгээ хуваалцсан. Complan 8888 ч мөн үүнтэй төстэй зөвлөгөө өгсөн байдаг юм. Энэхүү төлөвлөгөө Пентагон энэ бол манай доочтны офицерууд сургалтынхаа үеэр боловсруулсан энгийн зугаатай хөтөлбөр гэж тайлбарлсан ч гэлээ. Цаана иймэрхүү зүйл болох юм бол айрын бүх хүнийг цөмийг нь хамгаалж чадахгүй шүү хэмээн өөрсөнд нь даатгаж байгааг анзаарах хэрэгтэй. Магадгүй зомбинуудтай тулдаа шууд илт даваа ялж чадахгүй мэн гэдгийг Пентагон хэдийн мэдчихсэн ч байж мэднэ. Түүнчлэн зомби гэж наан танилцуулж байгаа ч гэсэн үүний цаана үгээр төлөвлөсөн ямар ч аюул бас байж мэднэ. Өнөө даалт ертөнцийнхэн харийнхан Демогоргон дашрамд дуртад 2011 онд Америкийн хөсвөтөөс зомбиний сүрэл бэлтгэх гарын авлага 101 гэсэн сануулга мэдээлэл бас цацсан юм. Эцэст нь дүгнэхэд ямар нэг том аюул ирвэл ямар нэгэн тийм супермэрж аврахгүй айрын дайснуудыг дарахгүй байж магадгүй тул хүмүүс өөрсдөө арга хэмжээ авах хэрэгтэй болж магадгүй. Тиймээс та нар өөрсдөө бэлтгэж бэлтгэлтэй байгаарай хэмээн шатандаа сануулж өгч мэдэх юм. За үгээр энэхүү подкастаа өндөрлөлийн анхаарал тавьж сонссонд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.